Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө видеогоор би та нартаа самраа яаж бэлтгэдэг талаар харуулъя гэж бодлоо. За та нарын дунд чихэртэй зүйл их хэрэгэлдэг, тэр дундаа амттан, гурилан бүтээгдэхүүн хэрэгэлдэг хүмүүс байвал самраар баг багаар орлуулад үзээрэй. Яагаад тэгэхээр самар цаанаасаа сайн төрлийн тослог агуулдаг, дээрэс нь уургаар илбэг, бас эслэг агуулдаг. Өнөөдөр би та бүхэнд танилцуулах самар болохоор бүүс самар байгаа. За энэ бүүс самрыг яагаад заавал усанд твтээж агаад хэрэгэлдэг вэ гэхээр энэ бүүс самрад агуулгадах файтик асидыг бууруулахын тулд. Хэрвээ та энэ самрыг твтэхгүйгээр хэрэглэх юм бол бусад хүнснээс орж иж байгаа эрдэс жишээлбэл кальц, төмөр, цинк буюу цайр эдгээрийг одоо бууруулдаг. Одоо энэ файтик асид нь. Тийм болохоор бид нар энэ файтик асидыг бууруулсныхаа дараа хэрэглэх юм бол бусад хоол хүнснээс орж иж байгаа шимт хижээлийг бүрэн гүйцэд авахд туслах нэ. Самраа дэвтээгээд хэрэглэснээрээ шингэц нь бас сайжирдаг. Тэгээд дэвтээснийхээ дараа шууд нойтноор нь хэрэгж болно. Над шиг ингээд савнд хийгээд хадгалъя гэж бодож байгаа бол сэврээх хэрэгтэй. Би бол шарх шүүгэндээ маш удаан хугацаагаар ингээд сэврээдэг. За одоо ингээд самраа яаж бэлтгэдгийг хамтдаа харцгаая. За юуны өмнө бүгдээрээ самраа дэвтээцгээе. 500 г алмонд самар бэлтгэсэн байгаа. Бусад бэлтгэх зүйл нөх юм бол ерөөсөө шүүсэн ус давс. Хамгийн эхлээд иймэрхүү савнд хийнэ. Аль болох органик самар байвал бүр сайн. Энэ самар дээрээ бүгдээрээ усаа нэмж бүх самраа дээрээс нь бүрхсэн байх ёстой. Давсаа нэмнэ. Давс яагаад нэмж байгаа вэ гэхээр ерөөдөө энэ давсанд болвол эрдэс агуулгаддаг. Эрдэс нэмж байгаа учраас энэ самранд байгаа файтик асид нь бүр ингээд задарч өгдөг учраас давсаа ингээд утгаад өгнө. 12 цаг байлгана. Энд одоо орой болж байна. Би одоо унтахаас өмнө ингээд бэлтгээд хонуулчихна. Тэгээ маргааш болоход бэлэн болно. Тэгээд маргааш сэврээх талаар та бүхэндээ бас зааж өгье. За ингээд 12 цаг усанд дэвтээсэн самар бэлэн болсон байна. Одоо энийг давстай усанд хийсэн учраас цэвэр усанд хийж зайлах хэрэгтэй. Ингээд самард хэрэглэхэд бэлэн. Одоо яг энэ хэвээр нь хэрэглэсэн ч болж байна. Аль эсвэл сэврээж хатай гэх юм бол шарх шүүгэндээ хийгээд хамгийн бага температур дээр нэлээд удаан байлгаж хатаах хэрэгтэй. Ингээд бэлдээд авчгаар идэхэд ч гэсэн тийм аргуу биш зөөлхөн болдог. За одоо би энийг ингээд шарх шүүгэнийхээ листүүд хийгээд сайхан жигтэй давхцуулахгүйгээр хараагаад шарх шүүгэндээ хийгээд орой гаргаж авах юм байна. Шарх шүүгэнд өдрийн турш сэврээсэн самраа гаргаад ирлээ. За ийм гоё хуурай болсон байна. Нэгэн тийм хуурай болсон самрыг тагтаа сав руу шилжүүлж хийж болно. Хэрвээ хуурай болоогүй бүрэн сэврээгүй байхад нь тагтаа сав руу хийх юм бол самран дээр хөгц зургадаг. Ийм учраас бүрэн гүйц сэврээх маш чухал байдаг. Та хоол хооронд чихэрлэг аль эсвэл гурилан бүтээгдэхүүн идэх сонирхолтой болвол энэ самраар орлуулад үзээрэй. Яагаад гэвэл энэ бэлтгэсэн самар уураг, магний, витамин Е, эслэгээр илбэг. Ингээд тагтаа савнд ингээд гэрийнхнийхээ хүрх газраа байрлуулчих юм бол танай гэрийнхэн ч гэсэн энэ самарнаасаа хэрэглээд авах боломжтой.